Сайн байцгаана хүмүүстээ та нартай өглөөний өдрийн оройн мэндийг хүргье. За ингээ бүгдээрээ хамтдаа үлгэрээ сонсъё. Болос өдөр хөвлийн газрын ээжтэйгээ унших үлгэр түүхүүдээс ахын та нартай үлгэр уншиж өгнө. Эртээ урдын цагт Марс нэртэй одоо морь байжээ. Тэр морь унлагын сургуульд бусад одоо морьны хамт амьдардаг. Одоохондоо Марс унахад арай л балчирдаж байгаа болохоор ганцаараа бэлчээртэй үлддэг байлаа. Марс маш аз жаргалтай байдаг. Тэр шимт сайхан өвс идэж, тоомсог мордын харайдаг хашаан дээгүүр харайх дуртай. Гэхдээ түүний хамгаас дуртай зүйл бол бяцхан охид хөөгүүдэд эрхлэх юм. Тэрний өдрийг эртэл Марс маш аз жаргалтай байлаа. Түүнийг унлаганд сургах цаг болжээ. Агтчин ирээд "Одоо чамайг сургая да" гэд хамрыг нь нөхөрсгөөр маажин. Удахгүй чийч гэсэн бусдынхаа нэгэн адил номхон морь болно. Унаад явхад ч таатай байх үз гэж хэллээ. Хөөх ашгүйтэй гэж Марс бодоод хүнд унуулах амархан л харагддаг. Би сайн байж чадах байхаа хэмээн янзгаалаа. Гэвч тэр буруу бодож байжээ. Унах харагдаж байгаа шиг амархан байсангүй. Бас тэр тийм ч амархан сурахгүйгээ ойлгов. Нуруунд дээр нь хүн суугаад үнэхээр амар санагдах аж. Тэр тэнцвэрээ олж чадахгүй, дайвж гуйваад байгаа юм шиг байлаа. Дарсан сурсан эдлэнгийнхээ хашаанаас гарч явхад таагүй зүйл угтаж эхлэх нь тэрэ. Тракторын паржинсан дуу, сахилгагүй хүмүүсийн хашгирах чимээ. Хамгийн амар нь гялгаруут, тор, салхинд хийсэж ирэн нүүрэн дээр нь наалдаж байлаа. Хөөрхийн Марс дахиж намайг битгий унаасай гэж чин сэтгэлээсээ хүсв. Бүгд түүнийг зүгээр л хайртай бэлчээрт нь ганцаараа нь тайван байлгасай хэмээн бодно. Тэгээд тэр нэг арга бодож олжээ. Маргааш өглөө агтчин ирж түүнийг барих гэтэл Марс чихрүүн явроод туурайгаараа өшөглөж орхиод зогтчихжээ. Тэр өдрөөс эхлээд түүнийг барих гэсэн хямбгайж Марс хазаж өшгөлдөг болжээ. Удсан ч үгүй хинч Марст ойртож зүрхэлдгүй болов. Тэр ганцаараа л бэлчиж байдаг болжээ. Эхэндээ ийм байх нь түүнд таалагдж байлаа. Явандаа Марс ганцаардаж байгаагаа мэдрэв. Бас хүүхдүүдэд эрхлэхийг хүсэж байлаа. Нэгэн өдөр Марс бэлчээртэй хэвтэж байтал гайхалтай зүйл тохиолдож гинэ. Түүний өмнө гэрэл гэгээ татуулсаар цагаахан морь гараад иржээ. Цагаан морь: "Надаас айх хэрэггүй. Би хамгаалагч сахиулсан тэнгэрчин байна. Чам туслах миний үүрэг байгаа юм. Намайг дагаад яв" гिचгэн. Хормын зуурт цагаан морь тэнгэрт хөөрөн нисэж халин дүүлвэ. Марс ч араас нь даган давхилаа. Тэр ч бас нисэж байлаа. Тэд хамтдаа давхисаар өргөн уудам тэнгэрт гарч үйлсийн дунд хэсэг зогсов. "Доошоо хаартаа" гэж цагаан морь илдэгхэн хэллээ. Марс доош хартал авхаалж сэргэлэн охин нэгэн одоо морь унан чадварлаг гихчин саад дээгүүр харайж байлаа. Гайхсан Марс нүдэн нэвчин янзгаав. Тэгтэл тэр охины унаж яваа одоо морь нь Марс өөрөө байх юм гин. Харин түүнийг унаж давхиа охин хин юм болоо. Түүний бодлыг мэдсэн цагаан морь: "Тэр охин бол Кэти. Кэти чамайг яасан ч гэмтээхгүй" гэлээ. Марс тэр үзэгдлийг бүдгэрэн алга болтол нь ширтэв. Тэр даруй Марс жүчээндээ ирсэн байлаа. Өнөөх цагаан морьч бас алга болчихсон ганцаараа зогсож байлаа. "Өө, энэ зүүд байжээ" гэж тэр гонигтай санаалдав. Гэсэн ч Марс өнөөх өөрийг нь унан давхиж байсан бяцхан охины талаар бодсоор л байв. Маргааш нь тэр жүчээнийхээ буланд нуугдаад нэг охин ирж явааг харлаа. "Сайн уу Марс" гэж өнөөх охин мэдлээд шинэхэн шүүслэг ловон үзүүлэн даллав. Марс нуугдсан газараасаа гарч иртэл тэр охин өнөөх зүүдэнд нь ирсэн авхаалчт Кэти байлаа. Кэти жүчээний хаалгыг нээгээд Марс руу аяархан төхөв. Түүнийг зочоож айлгавыг хэмээн ихэд болгоомжилж байгаа нь мэдэгдэж байлаа. "Алив, наашир найз минь, би чамайг огтхон ч өвдөхгүй" гэж Кэти хэлээд барьж авахыг яарахгүй тайван хүлээ зогсов. Эхэндээ Марс охин руу дөхөж очихыг хүссэнгүй. Тэгтэл түүний сониуч зан тэрнээс дээр ажээ. Сониучрхан харах Марс аяархан гинт охин руу ойртлоо. Кэти ч хөдлөхгүй байрандаа зогссон хэвээр. Гинт Марс хачин зоригтой болчихов. Тэр зоригтой ураг шалхан охины дэргэд очиод толгоогоороо мөрийг нь зөөлөн явууллаа. Кэти ч гараа сунган Марсын толгойг илв. Охин түүнд ловон өглөө. Тэр шүүслэг ловонг шар хийн идэж байх зур Кэти морны толгойд эвлэгхэн гихчин ногт уйлаа. "Алив, хөдөлцгөөй найз минь" гэж охин цовоо гихчин хэлв.
Тэр өдрөөс эхлэн Марс зөвхөн Кэдид л түүнийг хөтлж явахыг зөвшөөрдөг байв. Явандаа охин Марсыг ундаг боллоо. 100 өнгөрөхөд тэд маш сайн найзууд болсон байв. Бүр саадтай харилцааг ч чадамгай сайн хийдэг болжээ. Зуны морин уралдаан болоход хэн төрүүлсэн гэж бодож байна? Мэдээж Марс. Марст дахин өөртөө итгэл хайрлаж урам зоригтой байхад тусалсан шидэт цагаан моринд гүнээ талархъя. За энэ хүрээд үлгэр маань өндөрлж байна. Маш сонирхолтой байсан байх гэж ахын найдаж байна. Өнөөдрийн үлгэрт гарсан сургамжтай зүйл бол өөрийгөө хизээж битгий голж байгаарай. Чи бол бүх зүйлийг чадна. Дээрээс нь найз нөхөдгөө бол ямар их уйдгартай байдгийг бас харуулсан байна тийм ээ хүүхдүүд. Ингээд өнөөдрийн үлгэр нь таалагдсан бол та нараа бичлэгнийхаа доор лайк, subscribe дараарай. За юу хүүхдүүд. Ингээ хамтдаа байсан хүүхдүүдэд баярлалаа. Дараагийн үлгэрээр уулзцгаая. Баяр таа.